Бямба, хүү, гамбол, охин ганц цэцэг нар болон тэдний өнөр бүлийнхэнтэй хуучилж дурсамж сөхөх завшаан олдлоо. 76 наснда ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тэрээр хан хөхийн нутгаан сангалзан дурссаар байжээ. Хүүхдүүд нь энэ эрхэм хүний гавьяа шагнал дурсамжийн зүйлс эдэлж хэрэглэж явсан зүйлийг хүндэтгэн байрлуулсан байх бөгөөд энэ бүхэнтэй биднийг танилцууллаа. Зүүн хангай нутгийн хүү гавьяат эдийн засагч Баасанживт Монголын төрөөс эрхэм дээд ордон медалуудыг удаа дараа хүртээж байжээ. Бид мөн Баасанживгаан цуслангаар амьдралынхаа сүүлийн жилүүдэд жимс ногоо тариалж цэцэрлэгжүүлж байсан орон гэрээр нь очлоо. Баасанживгаан гэргээ биднийг тааламжтай угтан авч халуун яриа өрнүүлж үр хүүхдүүдэнд цугларсан байлаа. Баасанживгаан гардан байгуулсан хувийн бяцхан цэцэрлэг анхаарал татлаа. Тэрээр өндөр нас насалж чөлөөнд суусан ч улс орны томоохон ажил хэрэгүүдийг амжуулсаар байсан цуцалтгүй хөдөлмөрч хүн байсан бөгөөд хамгийн сүүлд Монголдо нэг ч гэсэн тохилог ногоон орчин, мод ургамал, ногоон хүнс тариалдаг эдлэн үүсгэх зорилгоор Улаанбаатар хотын дэргэд бяцхан талбайг тогтчуулан суурьшиж амьдрах болсон нь одоо ч хүмүүс бидэнд үлгэр дуурайл болж үлджээ. Би зүү хангай нутгийн чинь одоо жинхэнэ уугуул үе залгасан сэхэтэн энэ Баасанжив өгөнтэй бол би 55 жил амьдарлаа. Үе залгасан сэхэтэн гэж яагаад хэлж байгаа юм бэ? Тэгэхээр энэ хүний эцгийн эцэг нь хэлий харуул байсан хүн. Бичиг үсэг мэддэг. Тэгээд эцэг нь бол одоо бас сэхэтэн байсан хүн. Эвлээ өөрийн дарга намын өөрийн ажил хийж байсан. Тэгээд тэр үеийнхээ сумын одоо сэхэтэн хүн байсан. Тэгээ эцгийн эцэг нь одоо эсэргүүд баригдсан. Монголын сайхан сэхэтнүүд одоо ингэж баригдаж өнгөрч байх үед өнгөрсөн. Эннээс одоо өнчин үлдсэн дөнгөж 11 настайдаа өнчин үлдээд энэ хүн тэгээд одоо насан туршдаа энэ хүн яасан гэхдээ өөрийгөө авч явж чадсан. Үр хөөхтэй сайхан гомжуулж чадсан. Ингэж боддгийм би. Тэгээ ер нь явсан газараа дандаа ингэж ажиллах их сайхан байдаг байсан. Энэ бол одоо энэ хүн их одоо золбоолог их аз завшаантай битэр их аз завшаантай хэрэгэмтэй энэ хүн их золбоолог ийм сэхэтэн байсан. Тэгээ энэ хүн овсод одоо энэ олон жил энэ ажиллах хугацаанд 6 удаа улсын их хурлын депутатаар сонгогдож байсан, 5 удаа намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан, намын төв хорооны шалган байцаах комиссийн гишүүн байсан. Тэгээ одоо энэ их нэр хөдөлмөрийн үнэлээд Овс аймагт байх хугацаанд Алтан газар 2 удаа, хөдөлмөрийн гавьяаны улаантугийн одонгоор 2 удаа шагнагдаж байлаа. Энийгээрч барахгүй миний хөгшин энэ ажилласан бүх хугацааныхаа хөдөө аж ахуйн байгууллагын ажлыг үнэлүүлж гавьяат эдийн засагч болсон л да хамгийн сүүлд. 60 гарсан наснда мал ингээд ардуудаа чи хөдөө аж ахуйд хараад ирэхтэй зэрэг хөдөө аж ахуйн банк гэдгийг байгуулсан. За тэгээ хөдөө аж ахуйн одоо даатгал компани гэдгийг байгуулсан. Тэгээ энэ хоёр байгууллагыг байгуулад энэ хүн яасан гэхээр улсад бараг 9 чахам тэрбум төгрөгийн орлого оруулсан. Тэгэхээр би энэ хүнийг одоо ер нь их орондоо ихээ бүтээлч байсан хөө гэж ингэж боддөг юм аа ханыгаа. Одоо тэр хуваараа байгуулсан тэр хоёр байгууллагын улс тэгээд зараад мөнгө оруулаад ингэж хата зэрэг тэр хоёр байгууллагаа тэтгэвртээ суусан. 70 гарсан наснда тэтгэвртээ суугаад энэ улс их орно ногоор болох зүйтэй юм байна гэд энд одоо нэг 4 айлын газар аваад 200 гаруй том мод одоо хош, нарс, хар мод зэрэг юм 200 гаруй том мод одоо 300-аад жимсний бот тарьж ургуулсан. Одоо өр хүүхэд нь хэрэг болоод энд одоо манайх бол одоо гаднаас жимс авдаггүй. Хав өөрийнхөө ах トゥ нарыг жимсээр хангадаг. Тэр ч үтэйгэлэг бараг одоо энэ нөхрийнүүдийн тэр төөж одоо дийлдэггүй одоо ингээд өнгөрсөн. Тэглээж гисэн би өр хүүхэдтэй нэг дурсгал болгож үлдээ гэж одоо энэ гашаанд би энэ оргомлын сахиад их чинь ингээд сууж байна дээ. Иймэрхүү л амьдарч байна. Хан хөхийн нурууны өндөр тагт орших тунгалаг үцгэлэнт нуур бол согоо нуур билээ. Энэ нуур бол өндөр уулын хур тундасны ус жижиг гол горхиудаар тэжээгддэг нуур.
манай нутгийн үстэй дээлтэн гэгдэх Баянголчуудын нутаг. Согоо нураас хан хөхийн хамгийн их устд гол болох Баруун Турууны гол их аван урсдаг. Гадагш урсгалтай тул цэвэр тунгалаг хэвээр хадгалагдсан ирсэн билээ. Хур элбэгтэй хуучин цагт ганц нэг үстэй дээлтнээс өөр айлууд нутгалдгүй. Чиг бам ихтэй намагдсан орчин бүхий нуур байлаа. Харин сүүлийн жилүүдэд согоо нуурын өндөр тагт зүүн хангаан олон айл хаяа хатхан зусах болжээ. Энэ нь цаг уур хуурайшиж хур багасснаас айл амтан энэ сэрүүн өндөрт нутаглах боломжтой болжээ гэсэн үг. Одоо энд зундаан олон мянган мал багшран бэлчээрлэхийг харж болох болжээ. Согоо нуур хан хөхийн нурууны хамгийн өндөрт орших нуур болохоос гадна түүний эргэн тойрон дах уулс хөгжүүдээс тал тал тийш олон голгорих урсах тул ус сагалбарын оройд тогтсон их усан сан шиг санагдана. Уулын тагийн аглаг сайхан энэ газарт олон төрлийн эмийн ургамал ургадгийн дотор нуурын гүйхэн эргэж захаар ургах мам бушунхан хэмээх усны ургамал. Мөн шархны шар буюу цайвар намуу цэцгийг үзэж болно. Согоо нуурын баруун урд хэцийг давбал зүүн хөхийн нурууны араар уруудах голын хүнтийг харж болох бөгөөд энэ нь хар усны гол буюу их голын айсав юм. Их голын эхэнд зүүн хангайхны анхны суурин газрын түүх хадгалагддаг. Хоёр шахам жилийн тэртээ хар ус голын хөвөөнд Панди сангаалan гид дүв бэлжээлэн хийдийн шав тавигдсан нь хожимоо зүүн хангай сумын хуучин төв болжээ. Сумын хуучин төв эндээс нүүсэн нь барилга сууц барьж өргөчөд тохиромжгүй мөнх цэвдэг хөрсний хэлбэлзэлтэй төвлөрсөн замаас зайдуу бартаатай гэх шалтгаанаас болжээ. Тэгэхээр хуучин төвийн туур хэмээн яригддаг энэ газар бол эрт цагийн шашин хийдийн орон, өнөө цагийн хуучин тосгоны амьдралыг ч үзэж өнгөрүүлсэн түүхт газар юм. Хуучин төвийн энэ орчин өнөөдөр их голын эхийн цуслан тойрсон бэлчээрийн нутаг болжээ. Хуучин төвийн ойролцоо байх хар усны аршаан бол өвөл хаврын альч үлрэлд алслан суусан нутгийнхан морь малаар тэмцсэн ирж аршааны зөөж уудаг газар юм. Хар усны аршаан нь дотор өвчнийг ангаах шидтэй гэж хүрээний лам нар үзэж байснаас гадна өнөөгийн шинжлэх ухаанч хүлээн зөвшөөрдөг ангаах шидтэй эрлис ус ажээ. Хар усны аршаанаас зүүн хангайчуудын хамгийн олон хүн ууж ундаалдаг их голын их үүсгэн. Энэ нутгийнхан аршаан усаар ундаалдаг азтай хүмүүс гэсэн үг юм. Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтанд оролцохоос ахуулаад энд залган сууж амьдарсан хан хөхийн нутгийн харьяат хүмүүс цөөнгүй. Эрдэнэтэд суугаа нутгаан гэсэн шижгэнсэн залуус зүүн хангай болон Улаанбаатараас очсон нутгийнхантайгаа хийх уулзалтыг хотын хамгийн том уурхайчин соёлын ордонд зохион байгууллаа. Нутгаан гэсэн зүүн хангайхан санал нэгдэж Эрдэнэтэд зөвлөл байгуулан ажиллахыг тодын даш цэрэн асан анх энд зохион байгуулж уулзалдах болжээ. Эрдэнэтэд нутгийнхны гайхалтай сайхан уулзалтыг зохион байгуулсан Отхон тэнгэр тэргүүтэй залуус энэ арга хэмжээнд үнэхээр сэтгэл гаргаж байгааг ахмадууд магтан талархаж байлаа. Эрдэнэтэд зүүн хангаан олон арван хүн цуглалаа. Хийх ажлаан ярилцаж, санал солилцож, нутгийн авьяаснуудаа сонсож, идэ будаагаан амсаж, нутаг усаан дурсан уярцгааж, хамтдаа нэгэн өдрийн сэтгэл хангалуун цаг мөчийг үдлээ.
Энэ дашрамд дуртахад дархан Эрдэнэт хотод хамтарсан уулзалт зохион байгуулах үеэр Зүүн хангай сумын иргэдийн хурлын төлөөлөгчид бүгдээр хүрэлцэн ирсэн байсан нь олон хот аймгаас ирсэн хамтын дурсамжит уулзалт болсон билээ. Уулзалтыг сэтгэл гаргаж сайхан зохион байгуулсныг харсан ахмадууд манай залуус хаач явсан золбоолог хиймэртэй юм даа гэцгээжүүлээ. Уулзалтын төгсгөлд зүүн хангайчууд хамтдаа найрамдлын өндөрлөгт гарч сэтгэлдээ ярьцгааж дурсгалын зураг татууллаа. Манай нутгийн зөвлөлийн дарга Толын Дасцэрэнгаа нутгийн зөвлөл гэж байгуулад нутгийн орныхаа хаана юу хийж явж байгааг, хэн яаж ямар ажил хийж явна гэдгийг бас нэлээд ойртуулж биедээ танилцуулж нутгийн орныхоо тухайс орчилж ингэж ажиллаж байсан. Тэгээд дарга маань ингээд өнгөрснөөс хойш залуучууд бид ярьж байгаад ингээд нутгийн зөвлөлөө шинжилэн зохион байгуулад ажиллая гэдэг. Энэ 4 сараас эхэлж 25 гишүүнтэйгээр нутгийн зөвлөл ажиллаж байна. Ер нь залуучууд их урам зоригтой нутгийн хадлаа юм хий гэсэн сэтгэлтэй байна. Ер нь хоошид Зүүн хангай сумын нутгийн зөвлөл Орхон аймагт үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явуулна гэж бид ярилцаад ажилдаа ороод явж байна. Овс аймгийн Зүүн хангай сумаас 82 онд гарч Эрдэнэт гэдэг газар гიშгэр гүртэж байна. Ингээд одоо нас 80 хүрч. Өнөөдөр одоо бүр яста чин толтой их баярлж явна. Би Овсын Зүүн хангай Даланбод жаргалд Баянгол шавт гэдгээс инээдэг дайсан гэж нэртэй Ламсрын гэдэг хөгшин байна. Энүүнийг цааш нь сайн дамжуулж өгөөрэй. За би нутгаас 1952 онд гарсан хүн байна. Тэгээд одоо нутгаас гараад Төв аймаг Улаанбаатар гэж явж байгаад 1975 онд хамгийн анх Зүүн хангай сумаас одоо улсуудын хамгийн түрүүнд Эрдэнэтэд ирж одоо тэрнээс хойш одоо манай нутгийн улс зүүн олон ичнэ олон болжээ. Улс аймгийн Зүүн хангай сумын одоо Каримбер гэдэг Луузангийн Сүхбаатар гэж хүн байна. Хар бага наснда яг бас аваасаа өнчин оцрож их багасаа ажил хийж давшилт нэгдэл банд зүсэж Алхбаатар гэдэг үеийн нөхдөд ингэж хийжээ. Нутгийнхаа өнөөдөр цугласан улсуудыг үзээд их сэтгэл хөөрж байна. Орхон голын савын өгөөмөр шимт нутагт манай Зүүн хангай харьяат бат тогтохгүй олон жил аж төрөн сууж байна. Хүний нутагт үр хүүхдийн даган шилжин суурьшсан тэрээр мал чудмаараа энэ нутагтаа алдаршиж мянгат малчин цол мөн алдар туяач хүнлэл хүртжээ. Нутгийн хүү золтой сайхан амьдарч байгаа жишээ энэ юм. Нутгийн хүмүүс тэднийд зочлон очлоо. Тэдний дайлчилгад уул ингрийг бүрхэн адуу мал нь багшрна. Бат тогтохгүй бага залуугаасаа хурдан морь уйж ус нутагтаа алдаршсан нэгэн билээ. Түүний ярьснаар морь уйсан хугацаанд 60 гаруй айрыг төрөв авчээ. Ориглуун цайлган аашаараа алдартай энэ ахмад 10 гаруй наадмын төрөв авсан пуужин хээр морион
дарга албан тушаалтан морь үйж болохгүй гэж шийтгүүлснээсээ болж арга буюу хүнд шилжүүлэн зарж байсан гэдэг. Аз жаргал нэр алдрыг хүртэн суугаа түүнтэй нутгийнхан уулзахад ингэж хуучлаа. За ахнавынхаа 2000 оны Сэлэнг аймгийн нутаг дээрээ одоо 10 жил болж байна. Энэ хугацаанд одоо яг энэ одон түмэнтэй өөрийн нутгийн улсуудыг сайхан амьдарч байна. Орон нутгийн ч одоо сайхан юм. Тэгээд энэ хэдэн хүүхдийн одоо мал ич одоо уг нь одоо дандаа нэг албан ажил хийсэн одоо 16 толгоомолтой байж байгаа. Сүүлд нь одоо нийгэмчлэгнээс хойш хэдэн мал өсөж байгаа одоо нэг 2000 мал байна. Нэг 2000 бог байна. 200 өхөр байна. Нэг 70 датуу байна. Тэгээ бог дотор яг 500 хойно 500 ямаа байна. Тэгээ орон нутаг хүн сандгүй хүн ч одоо би 80 гэж байна. Төрсөн нутаг гэж юм. Гэхдээ одоо нэг хэдэн хүүхдийг бараадад ингээд ирчихсэн. Эдэндээ одоо маларын одоо тасал зарим таслаа өгсөн. Энэ мал чинь одоо энэ тариш гэх юм. Уг нь энэ сайхан ч газар юм тэгээд мал одоо бас яхан нүсэдэд ингээд үнэ. Энэ ч одоо хурдан мөр болоод их сайтай юм газар. Уг нь наддаг тохирмоор. Тийм учраас энд одоо ирээд морд үйж байна. Уяада яхаа одоо бас хонц таггүй ч гэсэн яхаа баримрагууд ингэж гадна дотоос газар хүү авч чанга чанаржуулаад морь уяад ингэж явж байна. Би ч одоо бүр 10 гэт настагаас хойш морь үйсэн тэрнээс хойш одоо шавт уяад одоо Ээлжигэн халагчууд намарт найр хурмаан хийж шин гэр бүлүүд үүсгэн. Ер нь эржигэн нар эртнээс уламжилсан зан үйлийн баялаг өв соёлоон чанд хадгалж яваа онцлогтой ястан билээ. Хүрдлэгийн амны эхэнд гэрийн бүрлэгт бэлдэж байгаа хот айлаар ороход нутаг хотлоороо нийлж шин гэрийн бүрлэгт бэлдэж байгаа өнгө төрх айданг харж болохоор байлаа. Бүсгүйчүүд олон уул нийлж дээвэр туурга оосор хошлон бэлтгэн эржүүд нь гэрийн мод тааруулж шүүс хүнс гаргана. Гэр бүрэх гэдэг нь нийгмийн шин бүл нэмж байгаа төрийн ёслолын нэг хэлбэр тул хүндэтгэлтэй хандна. Идэ будаа айраг цагаа хүнс бэлтгэлэн хийх, бэлэг дурсгал, тавилга сэлтээн банжих зэрэг урт хугацаанд үргэлжилсэн хөлтэй сайхан заншил үргэлжилнэ. Энэ бүхэн найрын товлсон өдөрт хөлтэй цэнгэнтэй ёслол болон хувирдаг. Гэрийн бүрлэг бол залуу хархууд орон гэр орд өргөө бэлдэх ёслол байдаг бол хурмын ёс, бэр буулгах, мод тавих зэрэг зан үйл үүнийхөө шил даран үргэлжилнэ. Эржигэн нарын найр цэнгэн онцлом сайхнаар өрнөдөг бөгөөд нутгийн бэсрэг дуунууд, жонжуу хөөх зэрэг олон бахтан зүйлс бий. Найрын ёслолд ерөөл тавих, сүн түших, ахлаач томилго, өтөвсөөн дээдлэх ёсууд нэгэн цогц үзэл санаа, соёлын дэг болон бүрдсэн байдаг. Өнжинглөө өнөөдрийн өнөдрийг үрдэн дөгцсөн өдөр гэж өндөр ногоончдоор ургаа цагаан грам барьж байгуулж байгаа юм байна. Хүрдлэгийн ам бол цуслан намаржааны өгөөмөр дэлгэр нутаг. Энд нутгийнхны сайхан уулзалт боллоо. Баянгол далан булгийн малч олон цугласан байлаа. Ярилцах, хилцэх зүйлс мундахгүй. Сумдын хариуцлагтнууд хотоос ирсэн зочид бүгдээр нийлэн халуун дулаан яриа үүсгэлээ. Алс газарт шилжин суусан ахан дүүсийн сургал нь сонин хуучид урсан жан солилцсон. Нутагтаа үлгэр дуурайл болсон олон хүн энд хүрэлцэн иржээ. Энд цугласан хүмүүс бол нутаг усныхаа түүхийг зузаалж яваа алдарт бүтээлч хүмүүс, жирийн малчид, залуу залгамж олон үеийнхэн байлаа. За сорго сайхан бишээртэл малаа маллж тарах хүчсэн ахуулж тэрнийхээ үр шимээр л одоо
төл төмсийн сайхан авч, хатан тэжээлийн сайн авч, одоо тэгээ дарс тэжээл янз бүрийн бэлтгэж өвлийнхаа хадлан сайн авч, өвлийнхаа бэлтгэлийг сайн гэж тэрний хүчинд л одоо тэгвчтэй л одоо нэгдлийн малыг лээсэн хоолсноо буйндал үдээд бас би хэрэг үчээр сайхан юм л амьдч л байна да хүүхдээрээ л одоо сайхан намар болж хан хөхийгөө даван урд тэр дээд орших говь нутгруугаа нүүдэллэх цаг ойртжээ. Найр хурмаан хийцгээж тэгээд л цусландаа хуримтлуулсан малын хур хүчээ намрын тарах хүч болгохоор соргог нутгаан зорно. Дутгийнхаа тухай тэдэнд ярих хэлцэх юм цөөнгүй. Ширэн сухад мен сэтгэлийн минь дотор тодорхой байдаг. Хүрдлэгийн ам бол эртний дурсгал олонтой газар. Эртний хүрлийн үе болон түрэг өвөрийн чулуун дурсгалууд цөөнгүй бүртгэгдсэн нь хүрдлэгийн аманд олон зуун жилийн тэртех нүүдэлчид амьдарч асныг гэрчилдэг. Зүүн хангай сумаас гаргалтай иргэд шин зах зээлийн үед дасан зохицож ажиллаж амьдрах талаар амжилт олж сайн сайхан яваагийн нэгэн тод жишээ бол Баяртын ажил үйлсийн амжилт юм. Улаанбаатар хотод алдартай үйлчилгээний төвүүдийн нэг бол Драгон төв билээ. Сонгон хайрхан дүүргийн үйлчилгээний шилдэг байгууллага Драгон төв нь нутгийнхны ажил үйлсээ амжуулж нөмөр нөөлгийн хүртдэг газрын нэг болжээ. Баярт сум орныхоо төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ нутгийнхаа олон залууг ажлын байраар хангаж ажилдаг буянтай хүн. Драгон төвд зүүн хангайхан байн цуглаж уулзалт хийж ажил үйлсээр ярилцаж жил бүр нутгийн зөвлөлийн шин жилийн тэмдэглэдэг уламжилтай болжээ. Нутгийн хүн бизнесийн амжилт олж танил дотноороо цугларн очих өөр юмсаг газартай байна гэдэг сайхан. Нутгийн зөвлөлийн дарга халдсан бандийн бизнес ажлын төв. Мөн нутгийн зөвлөлийн орлогч дарга Баяртын Драгон төв хоёр газарт л Улаанбаатар дахь зүүн хангайчууд ихэнхдээ суулцгаадаг. 15-6 жил одоо бизнесийн ажил эхэлж байна. Өнөөдөр бас манай Драгон холдинг компани өнөөдөр бас Монгол улстай тодорхой хэмжээний бас одоо үйлдвэрлэл судалгаа үйлчлэгээ эрхэлж олон түмэнд танигдаж олон түмэндээ буянтай сайхан үйлсгэж ирсэн. Одоо бид бүхэн бас энэ компанийнхаа үйл ажиллагааг өргөжлөж шөө цааш нь одоо олон сайхан юмэг одоо хийж бүтээх ийм хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байгаа. За мөн энэ хугацаанд би бас орон нутгийн сонгуульд зөвшөөрч бас одоо Сонгон хайрхан дүүргийн Эрдэм төлөөлөлтийн хурлын төлөөлөгч болж мөн одоо тэр жилдээ хурлын дарга мөн дүүргийн намын хорон дараагаар бас 2 жил гарan ажиллаж бас улс төрд хүч үзсэн. Нэр хүндтэй амжилт бүтээлтэй нэг нь төрөл садныхаа өмг түшиг болж явдаг ёсон бий. Баяртын цөөнгөө ах дүүс нийслэлд бий. Тэд бас энд хаяа уулзаж төрөл дотны хүмүүсийнхээ асуудлуудаа учирсан жаргал зовлонгоо ярьцгааж баярттайгаа зөвлөж дэм-дэрэндээ дээс эрчэндээ гэдгээр амьдарч явна. Бизнесмен Баяртын өдөрдөн явуулдаг Драгон төвд цугласан энэ хүмүүс нутаг усаан дурсан ярилцаж хан хөхийнхөө ахын дүүсийн тухай яриад илгэнэ. Зүүн хангай сумаас мэрэгжлийн төрөл бүрийн салбаруудад ажил үйлсээр дархалж яваа олон арван шилдэг боловсон хүчин бий. Энд нийслэл хот дахь нутгийн сэхэтнүүд